За эхлээд одоо үүсгэсэн байгаа бааз дээр тейбл дээр нөө тоолворынхаа багныг нэмье. Морц руу орж агаад шинэ баг нэмнэ. Counter гэж нэрлэжээ. За тэгээд default утгын 0 гэж өгчих. За 0 болоход за тэгээд хадгалчихъя. За инхээр одоогоор бол бүх өгнүүд 0 удаа хаагдсан байна гэсэн үг. За тэгээд лаборатори 8-ынхаа прожектыг би уулаад юус болгочихъя. За бид нар хоёр тайлаг үүсгэх учраас тухайн тайлангаа харуулах хоёр цэс үүсгэе. Хоёр баатан нэмчээ. За эхнийхээ болохоор хамгийн хайсан үг гээд нэрлэжээ. За display style-ийн текст болгоч. За хоёр дахын бүх үг гэж. За тэгэхээр энэ хоёр товчон дээр дарангууд шинэ форм гарч ирээд тэр форм дээр манай тайлан гарч ирэх хэвээр. За тайлан харуулахын тулд тайлан харуулах форм ихтэй нэмнэ. За энэ форм export form гэж нэрлэжээ. За тэгэхээр манай toolbox дээр энэ exporting гэсэн хэсэг байгаа. За энэ дээр export viewer гэсэн контрол байгаа. За энэ контролыг форм руугаа оруулчих. За лог хийлээ. За тэгэхээр энэ дотор экспортууд маань харагдах ёстой гэсэн.
За тэгээ энд харуулах форма юугаа сонгож өгөх ёстой? Репорто. Тэгэхээр одоохондоо бид нэр репорт үүсгэх болох энд гажихгүй байгаа. Тэгэхээр одоо бас репортуудаа тусна үүсгэх ёстой. За энэ бол зөвхөн харуулах форм тийм. Тэгэхээр одоо яаж тайлан хийх талаар үзье. За тайлан хийхээс өмнө дата сетээ шинжилчихье. Одоо бол нөгөө өмнөх хоёрхан багантай өснөгт үүссэн байгаа. Энийгээ болоод шинээр Word гэсэн тэвлэг үүсгэе. За тэгээд нэг форм нэмэгтэй адилхан add гэж ороод new item. Тэгэхээр энд report гэж байгаа. Reporting гэсэн табыг сонгоод report гэснийг сонгоод за Words report гэж. За тэгээ одоо энэ хажууд байгаа төлөвүүдийг ашиглаад ер нь репорт хийнэ гэсэн. Тэгэхээр тайлбар хийж байгаа юу график хийж байгаа бол энэ chart гэсэн контролыг ашиглана. Table хийж байгаа бол энэ table-ийг ашиглана гэсэн. За энэ text box байна, line байна. Rectangle гэдэг маань дөрвөлжин зурх хэвээр. List маань жагсаалт харуулна, image-ийн зураг оруулна. За энд map оруулах боломж байна. Энэ текстийн санаана. За би сая шинээр өснөгт ийшээ чирээд оруулчлаа. Тэгэнгүүт ийм диалог цонх гарч ирж байна. За энэ маань тэр өснөгт өгдлөө хаанаас авах юм бэ гэдгийг асууж байгаа. За тэгэхээр энэ dictionary data set дотор байгаа өгдлийг авна гэхдээ Words гэсэн data table-ээс өгдлөө харуулна гэж сонгочлаа.
За энэ бол нөгөө манай датасетийн зүгээр объектх нэр. За одоо нөгөө юун дээр маань энэ форм дээр саяны юу гаж ирэх нь. За энэ дээр гараад ирчих чинь тийм. За report form-оо singleton болгоё. За одоо форм нэг дээр бүх үгийг дарангууд саяны report формоо харуулдаг. За show dialog гэж. За ажиллуулаад үзье. За өгөл маань гаж ирэхгүй байна. Форм маань юу гэсэн гаж ирж байна. Report маань гараад ирсэн дотор өгөл нь харагддаг. За эхний баганд K, хоёр дахь баганд хөлөө юу. За гурав дахь баганд нь хайсан тоог нь харуулчих. За одоо ажиллуулаад үзье. За ингээд манай хөснөгт бол харагдаж байна тийм. Гэтэ энийг та нар арай гоё харагддаг болох хэрэгтэй. За хэвлэх байдлаар харъя. За тэгэхээр саасан дээр нэг иймэрхүү байдлаар хэвлэгдэх юм байна. Одоо ингээд хэвлэгдэх дарангуут хэвлэх диалог гарч ирээд автоматар хэвлэлчихнэ. За одоо энэ дээр нь гарчиг байх хэрэгтэй тий заавал. Тайлан бол гарчиггүй байж болохгүй. Хөл толгой заавал байх хэрэгтэй. За энэ дотор текст ч гэсэн чинь нөгөө юуг нь олохгүй байх юм. Хоёр дарахаар.
За бүх үг гэж байна. За энэ арай том харагдах хэрэгтэй тийм гарчих учраас тэр фонтыг өөрчлөе. За одоо хоёр дахь тайлангаа гаргая. Дараагийн тайлан чинь эхний 10 үгийг чарт байдлаар харуулах ёстой. Хамгийн их хаягдсан. За add new item, sport. Топ 10 гэж. За хамгийн их хаягдсан 10 үг гэсэн гарч их та. Фонтын жоохон дамжуулъя. За одоо ингээр нөгөө их хаягдсан 10 үгийг бид нэ олох хэрэгтэй болно тийм. Шинээр table adapter үүсгэе. За тэгээ table adapter үүсгэхдээ SQL юугаар statement-ээр цаанаасаа өгөгдлөө авна гэдэг. За энэ дэр бид нар query-гээ бичээд өгчнө. За Word гэсэн table-ээс өгнүүдээ авна те select-ийн. Тэгтээ юугаар нэмэлт хүлээ? Counter-аар те. За буурахаар нэмэлт учраас disk гэчээ. За хамгийн ихний 10 үгийг авах учраас top 10. Тийм чинь юу учраас MySQL учраас limit гэх хэрэгтэй тийм. MS SQL-ээс бол top гин. Limit 0-оос 10. За query дээр алдаа гарсан байна. Заавал топ гэж авах хэрэгтэй сони юм аа. Word лөө. Есть тийм.
Энэ уул зөв төчээд бас харагдаад байгаа юм. Алдаа байна уу? За энийг ер нь ажиллуулаад үзчихье. Тэгвэл хийсэн шүү дээ. За тэгвэл арай өөр аргаар. Энэ дээр шинээр нэг view үүсгэж байна. За энэ болохоор эхний 10 үеийг харуулдаг view. За энэ view-гээ дата сеттэй болчихъя. За одоо энэ дээр нэг чарт оруулж ирэх хэрэгтэй тийм. За энэ дээрс төрлийн асууж байна. За манайх багнын чарт авах хэрэгтэй. За энэ эхний сонгогдсон багийн л хэвчээ. За data set 1 dictionary data set top 10. За окей. За одоо тохиргоог нэх үү. Босоо нь болохоор counter тийм. Юу вэ? Энийг босоо мөн үү? Энэ дэр K-ийн доороо гараад байгаа юм чинь K-ийн доороо байх хэрэгтэй тийм. Үнэлэнгээр. Тэгээд counter нь босоо тэглэх нь хэмжээс за. За ингээд хадгалчихъя. За би бааз дээр нэг заримынх нутгийг өөрчилж байна. Booking country-г 16 болгочихъя. Class-ийг 9 болгочихъя. За ингээд ямар ч нэг 2 багаан гарч ирэх ёстой. За одоо саяныхаа спортын зориулаад дахиад нэг форм үүсгэнэ гэж байхгүй шүү дээ. Одоо энэ үүсгэсэн байгаа форм дээр л спортуудаа харуулахдаа ээжлээд харуулчих хэрэгтэй. За залхуураад шууд энэ спорт формынхаа контролын спорт viewer-ийн паблик болгочихъя. Нэг объект хандлаар авчих юм бол энэ жоохон буруу л та. За хамгийн хайсаа бүгд дарахаар энийг харуулна. Хоёулаа адилхан энэ формыг харуулна. Гэхдээ өөр формыг дотор нь харуулах хэрэгтэй тийм спортыг.
За экспортыг яаж зааж өгдгийг би мартсан байна. Сайн автомат руусан кодноос гарч. За энэ филиж байгаа үйл маань бас энэ форм дээр биш дуудаж өгөх дээр байх хэрэгтэй шүү дээ. За энэ дээр ячдаг. За энэ юугаа топ арва филич. За эндээс энэ манай юу гарч ирэх вэ? За энэ дэр сая сүүлд үүсгэсэн топ арга гэсэн table adapter маань контроллер орж ирээгүй байна те. Тэгэхээр энэ хязгаар орж ирдэг вэхээр манай project build хийсэн дээр орж ирнэ л те. Тэр нэг удаа ажиллуулчих. За энийг төр зур тайлбарлах. За энийг ийш нэмж орууллаа. За тэгвэл залхуурч. За одоо энэ дотор бол манай хоёр форм хоёулаа үүссэн байгаа тийм. Энэ форм дотор хоёр репорт хоёулаа үүссэн. За энэ формыг нээнгүүт хоёр манай датасет маань фил хийж байгаа. За тэг харуулахаас өмнө саяны формын хоёр репортыг алиг нь харуулах юм бэ гэдгийг сонгодог болгочих. Энэ public метод зарлаад за set top report гэрээ саяны report view дээр top R-ыг харуулдаг болгочих.
За words дээр болохоор words find source орно тийм. За import source. За энэ маань words import ба. За одоо form нэг дээрээ Тэт энэ чинь words тийм. Топ харамлан. За топ харав гэж. За ажлуулаад үзье. Тайлан бол гарч иж байна. Гэхдээ манай өгөгдлөн маань зүг харагдахгүй нөө. Би 916-ыг оруулсан энэ дэр бол гараад ирсэн байна. Тэгэхдээ энэ дэр юунууд нь гарч ирэх хэрэгтэй багнууд нь. За бүх үеийг харуулах нь үзье. За гарч ирж байна. Ядгүй саяны чарт дээр нэг тохиргоо бас үлдээсэн байна. Тэр нь категори нь биш юм байна л та. Series нь бол ганцхан байгаа. За value нь болохоор counter. За book гэдэг үеийг 16 даа хийсэн тийм. Class-ыг 9 удаа хийсэн болохоор ингэж харагдаж байна. За саяны нөгөө нэг категори гэдэг нь болохоор бид нөгөө сараар тоолцсон байж болно тийм. 11 сард ийм удаа хийсэн байна. 9 сард тийм удаа хийсэн байна гэдээ тоолцсон байх юм бол тэр сарынхаа дугаарыг харин саяны категори дээр оруулах юм бол зэрэгцээ тийм олон тоонод гаж байна. Нэг үгэн дээр хэдэн сар оруулсан тэр тоогоор бага нь харагдах тийм. За одоо юу үлдлээ? Автоматар тоолох нь үлдсэн үү? За одоо энэ дэр ингээд үгээ хичээд хайна. Тэгэхээр доор нь яг энэ бичсэн үг олдох юм бол counter-ыг нэмэгдүүлээд авах хэрэгтэй тийм. За нэг юм дээр нэг жоохон хэрэгэлцчихлээ. Filter agent-уудын binder source-ийн count нь одоо нэг үг гарч ирлээ гэхэд нэг болох уу эсвэл анх байсан тоогоор харагдах болоо.
нийт байгаад үгийнхаа доогоор харагдах болов эсвэл яг шүүцсэн байгаа үгээр харагдах болов. За тэрийг нь харахын тулд тоог нь хэвлээд үзчихье. За ESG хвчлээ. 3 гэж байна. Тэгэхээр яг шүүгдээд хэдэн үг үлдсэн гарч байгаа юм байна. Тэгэхээр давталчин л дээ. Бид нар чинь яаж байгаа лээ? Нэг үгийг нэг л удаа оруулж байгаа шүү дээ нэрээ. Тэгэхээр доор нь яасан юм лээ? Ганцхан л хөрвүүлсэн байх хэрэгтэй тийм. Яг тухайн үгийг хайсан бол олдсон бол if нэгтэй тэнцүү байвал за гэхдээ энэ ганц байгаа мөр чинь яг тухайн үг байх албагүй шүү дээ. Яг тэгвэл бид нар эхэлснийг нь олж байгаа учраас тэгэхээр яг одоо харагдаж байгаа тухайн мөрийг авчээ. За current маань объект ирж байгаа учраас энийг data row руу хөрвүүлчихье. Тэгжээж бид нар нэг багныхаа утгыг авна. За одоо дахиж шалганаа. Тухайн үг маань бидний хайсан текстээр эхэлсэн биш. Яг тэр тексттэй тэнцүү адилхан байна гэдгийг шалгая. Окей. За энэ бас объект учраас стрим болгоно. Text box нэгийн тексттэй тэнцүү байна. За тэнцүү байх юм бол эннийхээ counter-ын нэгээр нэмэгдэх хэрэгтэй тийм. За энэ чинь бас объект учраас энийг integer руу хөрвүүлнэ. За ингээд юм болох хэрэгтэй даа. За тушаад үзье. За C-гээ тайлаа. Энэ чинь заавал нэг үгэлт халбгүй юм шүү дээ. Нэгээс ихвэвэл C-гээ хайхад 2 үлдэж байгаа юм чинь. Чин тэгээс ирсэх гэж болох юм байна. За нэг алдаа гарлаа. Оо, би нөө words in k гэсэн юм шүү дээ. Чин counter ах хэвээр. String-ийг integer рүү хөрвүүлэхэд алдаа гарсан байна. Ингээд хадгалчих. Манай update command асуудалтай байх шиг байна. Шалгаж үзье да.
бол нэг тийм ностой болоо харагдсангүй дээ. Сийч нэг болсон багсдаг тийм. Болцсон байна. Гэхдээ эн чинь ягаад би нэг connection yazлаагүй юм уу? Хадгалж ийж нөгөөч юм нүглээс нь орж байгаа. Яа 6 болцсон байна. Хайс үгээ харъя. За нөгөөд байдаг хийдэг.